онцгой үзэгчтэй. Бидний улсын 3 дугаар төв эмнэлгээс бэлтгэн хүргэж байгаа контент маань энэ удаад өнөөдрийнхөө дугаараар мэдрэлийн мэс заслын тасгийг онцолж байна гэдэг үзэгчтэй бүхэн нэвтрүүлгийн турш хамт байж одоо бас мэдрэлийн мэс засалч нар, совилогч нар одоо яг юу хийдэг вэ гэдгийг хараараа үзэгчтэй. За үзэгчтэй бид улсын 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт яг одоо хэдүүлээ тасгийн эрхлэгчтэй нуулзъя. Тасгийн эрхлэгч нь бас бидэнд тасгийнхаа үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй танилцуулах оролцгоё. Самано. За, таны ажил тавлаг сайхан уу? За, би телевизийн сэтгүүлчдийн тоон сэтгүүлч Бадманд. За, та надад одоо тасгийнхаа үйл ажиллагааг танилцуулаач. Мэдээж одоо мэдрэлийн мэс засал гэхээр нөгөө алдарт хариулт амжихгүйгээр одоо төсөөлөхгүй тий. Тэр хүний үндэслэн одоо санаачилсан энэ одоо ажлыг яг одоо анх санаачилж одоо үндэслэнээс нь хойш тий өнөөдөр ямар нөхцөл байдалд хүргэсэн бэ гэдгээ та бас сайхан ярьж танилцуулж өгөөч. За дагаа яваад тасгаа танилцуулах байна. За. За тэгэхээр хөвтөн имжлүүлэх тасгоо. Тий, манайх чи ингээд юу яаж байгаа юм? Та төрөл орчих хаа. Манай тасаг ерөнхийдөө орон тооны хувьд бол одоогоор 15 юм биш. 33 совилогчтой байна. Тэгэхээр одоо 48 орон тоотой. За тэгээ ерөнхийдөө тасгийн үйл ажиллагаа бол хэвтэн эмчилүүлэх, хагалгааны хэсэг, хагалгааны дараах эрчим тэмцэлгээний хэсэг гэсэн 3 хэсгээс бүрдэж байна. За амбалтаарт бол 2 кабинет үзлэг. За ингээ эмч нар маань хоогдоод дагалгаа хийж байна. За энэ бол одоо манай хэвтэн эмчилүүлэх. Хэвтэн эмчилүүлэхтэй нийт 40 ортой. 40 ортой. Тарих нуруу нугасны бүх өвчнүүд, бүх мэс-заслууд хийгдэнэ. За улсын хэмжээнд одоо энэ тарихны нугасны мэс-заслын нэг 70% нь манай тасагт хийгдэж. За тасгийн ерөнхий түүхийг ярил өнөөдөр бол бид нар 59 жилийн түүхтэй. Тий 60 одоо 6 оноос эхэлж байгаа хийгдсэн гэж үзээд 59 жилийн түүхтэй юм тасаг. За анхных нь бол манай Лүрийн Баатар Активж Хайруулаа багш үүсгэн байгуулагч маань. Тэгээд түүнээс хойш бол олон алдартай уран хөдөлмөрийн Баатар Гавьяа төрийн сэргэлтнүүд маш олонтой. За одоогийн нөхцөл байдалд бол 15 эмч маань ингээд ажиллаж байна. Нэг хүнд зөвлөгтэй, нэг тасгийн зөвлөгтэй. Ингээ 13 эмч ингээд 15 удаа даг болж ажилладаг. За хийгдэж байгаа мэс заслын цар хүрээний хувьд бол 30 хэдэн төрлийн мэс заслыг хийдэг. Хагалгааны тасаг дээ. Тий, хагалгааны төрөл. Тэгэндээ бол тарих нуруу нугас, хүүхдийн мэдрэлийн мэс засал одоо бүгд орно. Зарим нөхцөлд бол гэмтлийн бас гүний байралтай, одоо яаралтай манай эмнэлэг рүү хандсан тийм нөхцөл байдал тэднэртэй бас тусламж үзүүлдэг. За хийгдэж байгаа мэс заслын цар хүрээ, нэр төрөл, бусад зүйлүүд бол улам л олшрол жилээс жилд. Жишээлхэд 24 онд хийгдсэн мэс засал маань 1870 эд. За 24 онд яхаар 2100-д 200-аад бараг 200-аад хүн халгаагдсан байна. Тэгэхээр жилээс жилд бол энэ мэс заслын тоо маш олширч байгаа. Хүний орох өвчтний тоо аюул их үйлчлүүлэгчийн тоо ихсээд байгаа гэсэн. Бидний одоо үйлчлүүлэгчийн болон өөрсдөө хагалгаа хийх орчин энийг бол дэлхийн хэмжээний одоо төвшөнд одоо жишээлбэл манай вакуум операци гэдэг. Вакуум операцинаас ихлээр эмнэлгийн дотоод санхүүжилттэй холбоотойгоор бүрэн шинжилгээ хийсэн. Энэ яг л дэлхийд ямар орчин нөхцөл хагалгаа хийгддэг яг ийм орчин нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Энэ дотроо тэр вакуум операцийн дотроо хагалгааны дараах схем амьдруулах өрөөгөө бол цуг вакуумжуулаад оруулж энэ Монголд байхгүй яг юм. Очоод манай нэг 2 дахь хэсэг операцийн хэсэг рүү очиж байгаа тийм ээ. Энэ үл ингээ хэвтэн имшлүүлэх шүү дээ. Палатанда 2 тэгээ дээдлэн 4 үнэт. Тэгээ яг стандартын дагуу ингээд өвчтөн ямар байх вэ яг юм журмын дагуу. Тэгээд энд бол одоо бүхэл нэг тасгийн үйл ажиллагаа явагддаг. Бүхэл боолт байж наа боол, бохор боол, цэвэр боол тэгээд тарианы өрөө одоо тий совилогч нарын пост гэдэг ингээд бүгд тий.
Хүний нөөц центр бол дайггүй хангалттай. Хүний нөөц одоо хэрвээ одоо ингээд бас өчтөн одоо хагалгааны тоо нэмэгдээд үйлчлүүлэх цар нэмэгдээд бас хүний нөөц одоо хостелтэй л болж байна. Нарийн тийм тархинд орно гэсэн одоо нарийн эрсдэл бас их удаан суу. Тийм яг үнэ. Маш нэгт юм ба ихгүй бол. За эхлээд постлогоор орчих тийм ээ. За зөвхөн бид улсын 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэдсэлийн тасгаас нэвтрүүлгээ бэлтгэх үргэж байгаа. За бид яг одоо мэдрэлийн мэдсэлийн одоо яг процесс буюу одоо яг мэдсэл хийгддэг энэ тас хэсэгт нэрэд байна. Та бас одоо яг энэ процессыг танилцуулахгүй юу тийм? Тэгээ. За энэ ингээд тэр талаас тийм ингээд ерөөсөө вакуум орчих юм шиг бүгд. Тэгээ энэ бол манай хагалгааны сэрэг өрөө, хагалгааны дараах өрөө. За тэгээ ийшээгээ бол манай хагалгааны өрөө нь. 3 өрөө. Тэгээд эхлээд тэндээс өчтнөө оруулж ирээд эндээ бүх юмаа солиод тэр рүүгээ солиод тэгээд ингээд цэвэр болчихно. Хагалгаар руу ордог юм байна тийм. Өчтний цаашаа шилжихтэй бол шууд тэр хаалгаараа тэгээд цаашаа цааталтаа давхраа алхахтай. Тэгээд за хэдүүл за та ороод үзүүлээ тийм. Тэгээд самцхано. За. За. Тэгэхээр энд ингээ манай хагалгааны дараах. 8 ортой. 8 ортой. Тэгээд дасаг 40 ортой. Ингээ 48 ортой. За ингээ сувилагчийн посттой. Энэ дээр одоо бүх мэдээллүүд нь бүх хөгжтний монитор одоо хяналттай явж байдаг. Үчтэн тус бүрдээ ор болгондоо монитор системтэй, хүчлэгчийн системтэй. За яг л орчин үед одоо дэлхийд ямар стандарт энэ системээр мөрдөгдөв. Яг л тэр бүгд энд хэрэгжээд явагддаг. Ийм орчин. За яг бид нараас болцоог хараад 8 ортой цаашлуул бас яаралтай нөхцөл байдал ахиж ор нэмэхээр тэр хүн дүн ирэхээр болвол бас нэг юм ингээ нөөц гэсэн гэж болоход ойлгоход болно тийм. Ер нь одоо энэ мэдрэлийн мэдсэл одоо яг энэ танаа тасагт чинь нөгөө төлөвлөгөөт болон яаралтай бас их байдаг байлгүй. Тий, ер нь одоо бүх хагалгаануудын бараг 40% нь яаралтай болчих гэдэг. Жилээс жилд яаралтай гэсэн чинь. Яаралтай мэдсэл. Тэгээ энэ дотроо юу вэ нэг гэхээр тархины одоо хүнд төрлийн одоо хүндэрсэн хэлбэрийн хавдрууд тархины цусаруулт дотроо тархины эдийн цусуу хураанууд хатуу бүрхөвчийн дээд доодох цусан хураанууд тэгээ судасны зүлхэн гэдэг нэг актер юм байна. Зүлхэнгийн хагаралт аалзвчинд орох цусаруулт. Эднэр бол ерөөсөө маш яаралтай орж ирсэн. Хоёрт нь сүүлүүд нуруу нугасны юмнууд одоо хяалттай орохгүй ерөөсөө болгоо болчиход байдаг. Нуруу нугасны одоо өөр дуу тавьсан өвдөлт ихтэй албадмал байралтай баянгийн одоо өвдөлт номдох эмийн хэрэглээтэй тэр хэрэглээ нь бүр ойртсон тун доос нь ихтсэн ийм хүмүүсийг бол одоо бид нар яралт орохоос арга баг. Нэг цагийн өмнө ч гэсэн өвдөлт номдох зорилготой. Тэгэхээр одоо нөгөө яралтай мэдслийн тоо ихсээд байх тусам одоо тэрийгээд байгаа бүх юм л өсөх шаардлага гарч байна. Тийм. Яг нь бидний одоо өмнө нь хийгдчихсэн юугаа бас ингээд тооцоод энэ 8 ор 9 ор ингээд боломжоор яаж ийн гэдэг маань өмнөх өнөөдөө ингээд тэр ихсээд байгаа давтамжийг хараад бас нэг ерөнхийд нь ингээд бас ер нь цаашдаа бол мэдээж 2-3 жилийн дараа энэ бүр ихсээд ирвэл бас л жижигдэж л эхэлнэ гэсэн. Тархины мэдсэл ягаад хүнд гэдүүгээ ихлээр бол бид хугацаа их шаарддаг удаан. Их нямба их хэрэгтэй удаан. Тэгээ тэр хүнээс одоо байнгын одоо маш анхаарал болгоомж шаарддаг. За тэгээ Microsoft хийдэг хагалгаа ерөөсөө мэдрэлийн мэдсэл одоогийн төвчөнд байхгүй. Тэгэхээр тэр Microsoft-ны ард хөдөлгөөнгүй удаан 2-3 цаг суuna гэдэг бол ямар төвхтэй байх вэ тийм ээ. За манай нэг улсын эмнэлэгт үйлчлдэг. Тэгээ мэдслийн одоо knowledge station-с бүх хүмүүс мэдслийн дараах мэдслийн өмнөх тусламж үйлчлэг үзүүлдэг. Сувилгын тусламж үйлчлэг үзүүлдэг. Одоо тэгээд мэдслийн дараа бол сэхэнд маш хүнд энэ 8 орон дээр 3 сувилагч 4 ээлжээр 12 сувилагч ажилладаг. Ачааллыг маш ядуулах. Ачааллыг одоо даах чадвартай. Тэгээд одоо бүх айгуу сайн
мэрэгсэн сувлагчаар ажилтай. Дараалал онцлогдоо. Нийс заслын үед ч гэсэндээ бас сувлагчаар өөрөөр хэлбэл Их байлгүй ах уу. тэр талаас нь та яаж гэж одоо сувлагч танай хэсэг дээр хичээлбэл сувлагчид ажиллаар ямар ажиллагааны хийж явдаг юм бэ? За эхлээд юу ярьдаг? Манайхын нийтдээ бол ер нь 32 сувлагчтай. Тэрний 4 туслах сувлагч, 6 хагалгааны сувлагчаар ингээд. За энэжлээс манайх нэг вакуум операционтай болсон фильтр сувлагч бол ажиллаулж байгаа. Бид нар нэг энэ хүн байснаар юу байж гэнэ гэхээр хагалгааны цагийн нэгтршилтийг аюул сайн ажиглах тийм ээ. Өөрөөр хэлбэл ажлын цагт багтааж цаг гаргалгүйгээр операционууд бүрэн дүүрээ ашиглах ийм боломж өрдөж байгаа. Эндээс энэ хүн харж байгаад операционд аль одоо дэлгэцэн дээр камерууд нь гараад ирнэ. Тэгэхээр аль операционд аль хагалгаа төхөж гэн тийм ээ. Тэгэхээр урагшаа дасгал руугаа мэдээлэл өгөөд за тэр операционы дараагийн хүн тэр шоу бэлдэж байгаараа гэдэг. Тэгээд ингээд цаг алдалгүйгээр ирээд орчдөг. Тий. Одоо энэ гисхийн босс нь хөдөлмөрөөр юугаар эмнэлгийн журмаараа бол бид нар чинь 8 цагийн үетэй шүү дээ. Тэгэхдээ бидний хувьд бол ерөөсөө энэ мэс заслынхан бид нар хоолны цаг байдаг шүү дээ. Цайны цаг гэж. Өөрөөсөө боломж гаргаад тэр ч утгаараа одоо би та нарт энэ амралтын өрөө нэг хоолны өрөө тэр үзүүлнэ. Тэр боломжоор яадаг. Яг тэгэхээр эндээ үргэлжлээд явчихдаг болохоор эндээ байж байгаа аятаа тогтоо нөхцлөө нэг аяг цаа очоод ордог ч юм уу тий. Бид нэр яаралтай юм одоо ингээд байж л ороод ирүүлдэг л шинэ 11 12 шинэ 2 3 тэр үргэлжлэн шүү дээ. Ерөөсөө юу байхгүй ажлын цаг Харах цаг байхгүй. Тийм ээ тий. Өглөө үл ирэх цаг байна. Өглөө бол орой бол харах цаг байхгүй. орой хэдэн цагт ч тарсан хамаагүй өглөөр нь газар шлээ. Тий, өглөө үл ажиллана. За энэ манай ингээд нэг операцион. Тий, нэг операцион. Тэгээ ингээд агаар нөгөө кондишнтай бүх зэрэг зөвлөх. Тэгээ цэвэршүүлэх юмнууд нь бүгд. Тэгээд хагалгааны микрофонтой унтуулгын дээр одоо бүх мэдээллүүд нь гарч идэг. За энэ аппарат нь сүүлийн үеийн аппарат. Тэгээд одоо энэ бол манай тархины гигант одоо том хэмжээний цөлхөн хагарцсан тэр хүн хагалгаанд орох гэдэг ингээд бэлдэж байгаа юм. Тэгээ хагалгааны зөвлөгч энд бол тэнд наркозын эмийн бодис бүх юм байж идэг. Энд бол манай хагалгааны бүх юмнууд байж идэг. Тэгээд эндээ угаагаад ингээд орчдөг. За хэдүүлээ ийш явах. Та өдөртөө яв. Шаардлагатай тоног төхөөрөмж юм хүн бол бүрэн гүйцэд тийм. За энэ рүү энэ дээр бол ингээд нөгөө склад. Энэ зарим энэ хагалгаануудаар хэрэглэгдэхгүй юм одоо энэ. Зөв. Авсан уудлага бүх юм байж идэг. Офцоо болгоно юм байна. Би одоо зөв. Нуруу цорон тарих цорон өсөлтөө бас түрүүнийг дэг ялгаа авахгүй. Гэхдээ энэ хоёр орчинд бол нурууны энсийн арантай. Энэ дээр тэгээ н хараад явчихна. Тэр дэлгэцэн дээр хараад тэгээ бус нь өсөө бус юмуд нь бол яг зөвхөн байгуулалтай. Тэгэл орчин үеийн яг дэлхийд ямар байдалтай орчин ашигладаг яг л тийм байдал. Түлхүү суугаад байдаг. Цаа уучдаг. Энд хоол унд идэхгүй. Цаа уудаг. Тэгээд тэн дээр цаа ууж захтаа бол тэн дээр хагалгаанууд ямар явагдаж байна бүхэн аль операционд юу орж байгаа ингээ камеруудаараа бүгдийг хямчин. Тийм хямчин. Мэдрэлийн мэс заслын тасгийн одоо сувлагч мэслийн сувлагч гэхээр ер нь ажлын онцгой үүрэг ур чадвар юу шаарддаг болоо тэр талаас нь та гоё ярьж өгөөч те. Ер нь одоо сувлагч нар энэ өрөөнд орж ирэх хэдийн ирэх хугацаагаар ямар процесс үргэлжилдэг вэ гэдгийг бас олон нийтэд хэлж өгвөл бас ойлголт авах болов уу гэж бодоод байна. За баярлалаа. Намайг мэдрэлийн мэслийн сувлагч удаан жаргал гэдэг. За би мэдрэлийн мэслийн засагт одоо мэслийн сувлагчаар 7 дахь жилийн ажиллаж байна. Одоо мэслийн сувлагч өглөө тэгээд эрт 6 өнгөрөөж ирээл шөнө 3 муу 4 цагтлын явдаг. Тэр нь бол байнга тий. Яаралтай үед бол байнга бод гэдэг нь өглөө өдөр шөнө орой. За тэгээд яг манай засгийн хувьд бол ачаал айгүй өндөр. За тасаг тэгээд хагалгааны хэсэг фэстл гэсэн 3 хэсэгт ажилладаг байгаа. Одоо энэ гуравтаа гурванд нь хүрээ ажиллах чадвартай манай засгийнхан ер нь бол одоо тасгаасаа фэстл дээр ажиллана. Сэхэнээсээ хагалгаа руу. Тэгээ ер нь бол миний одоо хувьд гэх юм бол одоо сэхэндээ хүрээ ажиллах чадвартай. Тэгээ саяхан бас өмнөх хонд 2 сар Турк улсад
бяцлаар одоо мэрэгжлийн эслүүд ирсэн. Тий. Энэ чиглэлээр манайх бас хаалга хийгээд эхэлсэн байгаа. Ер нь мэрэгжил гоё мэрэгжил шүү дээ. За энэ ингээд манай нэг цааж байгаа. Тэмээ нөө. Энэ бид нар нөгөө түрүүний хэлдэг цаг наргүй ажилладаг амрах цаг завгүй ажилладаг болохоор сэхээ хаалганы дараах тэгээд энэ манай энд операцонд ажиллаж байгаа эмч зөвлөгч нар энд хооллох өөрөө бас тэр бол зөвхөн цаагаа. Тэр нь операцонд болохгүй. Энд бол өөр. Тэгээ энд дэлгэцсэн дээр операцон постоо сэхийнийхээ бүх юмнуудыг хянчихна. Тэгээ ээлжийн болон одоо ороо сунж ажиллаж байгаа яаралтай орж байгаа хүмүүс одоо байн хоолгүй байгаад ажиллахгүй. Эндээ хоолоо ичдэг. Ийм нэг нөхцөл бас бүрдүүлсэн. Ийм өөрөө гаргуулсан байна. За энд ерөнхийдөө нөгөө хийж байгаа мэтлээ одоо энд ирчлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Өөрийгөө танилцуулж байна. За намайг Бочлооны Батул гэдэг мэдрэлийн мэслийн хэмж. За нийтдээ 19 дэх жилдээ ажиллаж байна. Та сая хаалганаас гарч ирв. Тэглээ. Бүр амсыг сууж таны ажил дуусна дуусаагүй. Дуусаагүй. Одоо ахаад нэг хаалгаа байгаа. Тий. Тэгээд дараагийн хаалгаа орохоос өмнө нэг 5-10 минут хугацаанд нэг кофе уугаад сууж байна. Ер нь одоо мэдрэлийн мэс засалч одоо эмч хүний хувьд те ажлын нөхцөлөд ер нь нэлээд чанга. Одоо ингээд та өглөө бараг иш орсноо одоо хүртэл ингээд тий өглөө бид нэр 8 гэхэд ерөнхийдөө цуглаад обход буюу тойрон үзлэгээ явдаг. За энэ дээр ерөнхийдөө өглөөний тойрон үзлэг дээр өмнөх орсон хаалгаанууд цааш өнөөдөр орох хаалгааны талаар өвчнүүдээ ярилцаж мэдээллүүдээ аваад ингээд хаалгаанд 8:30 гээд хаалгаануудаа ерөнхийдөө ихний хаалгаа эхэлдэг. За тэгээд ачаал ихтэй өдөртөө нэг дунджаар 2-3 хаалга тогтмол орно. Энэ бол төлөвлөгөө хаалгаанууд. За тэгэхээр өглөө 8:30-аас эхлээд нэг орохоор бол манай хаалга чинь нэг хаалга дундаж хугацаа нэг 4 цаг орчим үргэлжилдэг. За 4 байвас цааш 5-6 цаг үргэлжлэж өгсөхгүй. За тэгээд нэг ингээ хаалгаанд орохоор бол өглөө 8:30-аас орсон юм бол үргэлжлээд ингээ дараалал. Дунд нэг 5-10 минутын зайгаар бол гараал ингээл орол явчихна да. Таны одоо ажиллаж явах хугацаанд хамгийн урт хугацаатай хаалгаа юу байв? Байлгүй яг. Тий, өглөө 8-9 үед ороод орой шөнийн 12-11 мөргөд 12 төхөөлөд гарч ирсэн тохиолдол биш шүү дээ. Одоо нөгөө мэдрэлийн мэс засал дээр ярвахтай одоо нөгөө хүнд хөнгөн хаалгаа гэж бол байдгүй бах тий. Тий, ер нь яг ямар ч хаалгаа болсон мэдээж эрсэл хүндрэл гэдэг юм гарахыг үүсэхгүй. Энэ насаа мэдээж яг хүнд хөнгөн зэргийн хаалгаа гэдэг юм бол байж болно. Та ер нь ихтэй ихэнх хаалгаа бол мэдрэлийн мэслийн хаалгаа гэдэг бол дандаа нарийн төвхтэй ийм хаалгаанууд л байдаг та. Одоо манайх бол тархины хавдрын чиглэл, гүний хавдрын чиглэл. Тархи нуруу нугасны эндоскоп, дурангийн чиглэл. Нейрофункционал гэж хэлдэг. Энэ үйл ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагааны мэс заслын чиглэл. За судасны чиглэл гэдэг. Энэ чиглэлүүдээр за нэг 2-3 юм чи ингээд ерөнхийд нь дагнуулаад явуулж эхэллээ. За 20 оноос хойш одоо бид нэр энэ тархины гүний байралтай. За энэ өнчин тархины хавдрыг хамрын хурцээр. За энэ өмнө манайд бол одоо мерсофор ордог байсан. Одоо сүүлийн үед бид нэр эндоскоп уян дураа ашиглаад ингээд хавсарсан маягаар хийгээд ингээд 140 хүн хийчээд байна. Энэ бол одоо нутагчлаа. Хоёр дахь чиглэл хүүхдийн одоо тархины саажилттай үеийн язуурыг сонгомл аргаар тайрах юм эризотоми гэж тэмцсэн. Энийг гадны орны багуудтай хамтарч орон нутагтаа хийлээ. Дээр нь нэмэгдэж одоо мис засалчтай сургалаа богино урт хугацаагаар ингэсний хүчинд бол энэ мис засал Монголд хийгддэг болсон. Өнөөдөр бид нар 60 хэдэн тохиолдол хийчихэд байна уу тий. Хоёр чиглэл манайх орсон. Энэ тархины гүний байралтай хавдрыг авах. Хоёр дахь нь бол нейрофункционал баг. За энийг бүр сувлагчтай нь явуулах. Сая манай сувлагч ирж байсан. Тэр багт одоо 3 хүн явсан юм аа. Түркт 2 жил 2 сар яваад ирлээ. Энэ эрүүл мэндийн яамны сайдын одоо багцаас явж байгаа сургалт. За энийг мөн давхар яг энэ чиглэлд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг одоо нийлүүлээд багж нэрчсэн байгаа. Одоо тэг хүлээж авах ажил үлдчихэд байна. За мөн энд байгаа бид нар багжаа яриад мэрэгчлэнээ сургаад ирсний дараа
энэ гүний барилтаа авдруудыг өмнө манайд бол хийгдэжсэн. Гэхдээ бид нар энэ дээр бас тэнд хөгжилтэй одоо дорнд хийгдэж байгаа шинэ технологи, шинэ багаж тоног төхөөрөмжийг бас нэвтрүүлэх зорилготойгоор одоо тэр навигац ашиглалаа. Навигац нь бол юмыг онцтой болгох. Дээр нь нэмэгдээд эзлэгүүнт өөрчлөлтийн хүрээ хязгаарыг тодорхойлох. Ингэсний үр дүнд бол тархины эд судас мэдрэлийг гэмтээхгүй байна. Ийм зорилготой энийг ашиглаад одоо бас нэлээд багалгаа хийчихлээ. За одоо бид нэрэ функционал багийн сургалтаа бас багаар нь явуулах ийм зорилготой байгаа. Одоо улмал сайжруулах зорилготой. Үүний хажуугаар бол манайх энэ 59 жилийн түүхэнд хийгдээд суурьшаад нутагшаад явагдаж байгаа уламжлалт мэт заслууд бол бүгд хийгдэж байгаа. Энийг бол бид нэр дэлхийн түвшинд хүрсэн гэж одоо хэлнэ. Тийм болохоор одоо илүү хөгжилтэй орнуудад хийгддэг илүү шин технологиудыг одоо Монголдо нэвтрүүлж нутагшуулах ийм л зорилготой л ажиллаж байгаа. Тийм. Баярлалаа танд. Танай засагчдад жилдээ хэд орчим хүнд одоо яг мэдрэлийн мэдээлэл үйлчлэл үзүүлдэг? Ер нь түрүү онд хэд 1870-д 24 онд 2200 тонн. Тэгэхээр ч ингээд жил нэмэгдээд байгаа. Би түрүүнд боловсон хүчин хүний нөөцийн тал дээр түрүүнд манай эмчнэр ярьж байсан. Ер нь манайх чинь 8:20-оос эхлээд ажил уламжлалт тосороо 8:20 ихэд тасгийн обхот үзлэг явагдав. Тэгээд тэр өдрийнхөө мис засал, түрүү өдрийн мис засал ямар байна өвчтөндөө дүгнэлт өгнө. Хагалгааныхаа орох хүмүүсээ үзнэ, гарах хүмүүсээ бас гаргана, гэвтүүлэх хүмүүсээ гэвтүүлнэ, өглөөний үйл ажиллагаа. Тэгэл хагалгаа мис засал үргэлжлэнэ. Өдөөс хойш нь бол ороо ажилд харж байхад бид нар дараагийн маргаашийн орох мис заслын арга гэртээ уулзаад байж байгаа шүү дээ. Бүгдийг нь уулзаад өглөө 8:00-оос эхлэх болохоор ерөөсөө ингээл үргэлжлээд. Тэгэхээр түрүүнд одоо зарим хагалгаа 12 цаг хүртэл одоо ингээ үргэлжилдэг гэж. Тэгэхээр та нэг л юм бод. 12 цаг үргэлжилж байгаа хагалгаан дотор тэр эмч одоо ямар байдалтай мэс сүүл рүүгээ хийгдэх үү гэж бид бодох хэрэгтэй. Мэдээж ядарна хүн. Техник технологи сайжирсан ч тэрний ард хүн байдаг болохоор хүн ядарна. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө боловсон хүчин хүний нөөц гэдэг юм асар чухал болчиход байгаа. Одоо төрөлцсөн нарийн мэргэжил дотроо бид нар нарийсгаад явах тусам жишээ хэлээ л да. Нэр функционал баг гэхэд доот нь 3-4 эмч байх хэрэгтэй. Эмч. Тэгээд тэр дотор чинь нөгөө монитор дээр суудаг эмч, невробатолог эмч, мэрэгсэн совилогч гэдэг юм бол тэр баг 10 тонн бүрэлдэхүүнтэй баг. Тэгжиж нэг хүнд чанартай тусламж үзүүл. Хоёрт судасны мэс засал гэдээ яхахлаар тэнд мөн 3-аас ер нь 5 ойрцоор. Ингээ бодглохоор нөгөө араас бэлдэх залгамж халаа залуучуудаа бас олноор сурах шаардлага зайлшгүй. Жишээ нь одоо газруудад хийгддэг мэс заслуудын хөгжилтэй орнууд хийгддэг, гадаад орнууд хийгддэг мэс заслуудыг харж удаан цаг үргэлжлэх мэс заслыг ба штэ. Гисэг хугацаанд ээлжээр ингээд эсмэн байдалтай амраадаг байхгүй юу? Тэр хугацаанд нь дараагийн баг нь орж ирээд хийх юм хийгээ явдаг. Тийм чадвартай болсон. Бие биенээ нөхөх чадвартай. Ингээр тэнд яаж нөхөхлөөр нөгөө эмч нар ядрахгүй байна гэсэн. Ядрахгүй байна гэдэг маань ачаал авахгүй чанартай тусламж үйлчилгээ тэрний гараас гарна гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш одоо бид нар удаан хугацаанд зогсож гин гэдгээр одоо бахархах, сайшаах, одоо өнгөрөх тэр бол одоо нэг сонирн биш. Яг нь одоогийн нөхцөлд бол бид нар одоо хүний нөөц улуусан хүчин одоо биенээ нөхөх чадвар бас харилцсан адилгүй болохоор зайлшгүй энэ зогсох асуудал бол байгаад байна. Тийм ч учраас одоо тэр нэг төр гараад тэр нэг кофе уучдаг тэр нь яг официанта зайлшгүй байж байгаа. Цай уухын тулд хувцас болоо наашаа гүйж ирэх биш. Яг монитороо харж байгаад нөгөө хүмүүс яаж явж байгаа тэрийг хараад нэг кофе уучаад ордог. Ийм байдал руу. Энэ бол яг л орчин үеийн мэс засал дэлхийд тэгдэг мэс заслууд яаж явагддаг яг л тэр. Тэгэхээр хүний нөөц боловсон хүчин гэдэг бол тэр тусмаа энэ төрөлцсөн нарийн мэргэжил манай чиглэлд бол их чухал. Ер нь хүн
Мис засалч хүн гэдэг бол хэр олон кейс, хэр олон давтамжтай хийгдсэн гэдгээр туршлага сууж идэг. Гадаад юмдаг мис би зарим нэгэ сонсчлаа. Та хэдэн аневризм орсон байж, зүлхөө орсон бай гэж асуудаг тий. Би төдийг орсон гэж би эндээ өнгөрдөг. Тэгэхээр энэ юу хэлж байгааг гэхээр би төдөн ном уншсан гэдэгтэй биш. Би төдөн мис засал хийсэн шүү. Тэр хүн аюу сайжирсан гэдгээл харуулж ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр залуучууд бол олон дахин давтан одоо мис засалд их орж ирсэн. Тэгэхээр энэ сургалт явахын тулд хүний нөөц боловсон хүчин бэлдээл явж байгаа. Тэгжээж бид нэр чиглэлдээ айгүй чанартай ийм нартай багтай бол. За үзэгчтэй TV5 телевиз үзэгч та бүхэнд даваагаас баасан гарагийн хугацаанд улсын 3 дугаар төвийн одоо онцлог 5 тасгийг танилцуулж байгаа. За өнөөдөр бид мэдрэлийн мис заслын тасгаас танилцуулга нэвтрүүлгээ хүргэлээ. За мэдрэлийн мис засалчид бол одоо ажлын нөхцөл байдал маш хүнд тэглээгээд тэр бол шантардаггүй шаардлагатай хүмүүстээ бас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм байна. Мэдрэлийн мис засалчтай ажлын онцлог бол одоо маш нарийн байдаг. За мэдээж нэг хагалгаа орлоо гэж бодоход одоо хамгийн ихтэй 12 цаг үргэлжлэх ийм тохиолдолч байдаг. За 12 цаг турш хагалгаа хийлээгээд эмчнэр бол өргөсөн хангалттай үнэнч эрүүл мэндийн тусламж үйлчилгээд маш чанартай сайн хүргэдэг гэдэг бол саяын тасгийн одоо үйл ажиллагаанаас бас ярьсан одоо эмч зөвлөгч нарын ярианаас бол харагдаж байна. Ингээд анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.